Сайн байцгаана уу? Энэхүү бичлэг хүрч байгаа тухайн бичиг мэндийг хүргэе. За тэгээд энэ бичлэгэн дээр юу арах вэ гэхлээр 13 дугаар зуун зохицолтбор дээр аялж буй аялын тэмдэглэл маягаар бичлэг маань хүрч байгаа. За тэгээд та бүхэн таалан сайхаж тухлан сууж үзээрэй. Тэгээд энэхүү бичлэгт болохоор манай гэр бүлийнхэн болон ер нь гэр бүлийн хамаатан саднуудаар очиж аялсан байгаа. Тэгэхээр маш олон хүмүүсийн дүрс орсон. Бичлэгэнд орсон хүн болгонд баяртай шүү. За 13 дугаар зуун зохицолтбор нь болохоор дээр харагдж байгаа 6 өтөгтэй байдаг. За ингээд бид нэр туугаалахаар ороод хааны өргөө дээр ирж байна. За хааны өргөө дотор болохоор энд орших такс болон цайлтаж болдог, гаднаасаа хоол аваад хоол авчраад идэж болдог болохоор аюу онцлогтой. Надад амар санагдчихсэн. Тэгээд такс нь бэлэн мөнгөөр авдаг юм билий. Тэгэхээр бэлэн мөнгөтэй очоорой гэж хэлмээр энд нөө сүлж авахгүй учраас хөнгөлж болох байсан. Тэгээд хааны өргөний юм хөөрхөн тий бөөндөө ингээл хоол авчраад өртгөн авчирсан хоолыг сайхан идэл тэл байсан. Тэгээд энд гэдэг хотууд нь болохоор өмсч үздэг хувцснуудайсэн. Тэгээд би ингээд хатны хувц өмсөн байсан. Энэ хувцал хамгийн гоё хувц байсан. Надаа ингээд шууд хатны хувц өмсөн чатан болсон шүү мэдрэг төрсөн. Нэлгүй би. Тэгээд дараагийн утга нь болохоор бөөгөө утга гэсэн. Шууд хааны өргөөс хоошоо яваад бөөгөө утга нэсэн. За тэгээд харах үзэмж нь бол нэг иймэрхүү сэтгэл аягүй сүрт маргажсэн. За нийт болохоор 6 ширхэг тийм бөөгийн одоо хэрэгсэлтэй гэрүүд байсан. За би ямар учиртай 6 бөө болохыг сайн мэдээгүй. Ер нь харахад болж байгаа сүрдэн тийм мэдрэмжийг төрүүлж исэн. Жоохон айд сүргсэн байдаг байгаа. Тэгээ ерөнхийдөө энэ болохоор миний бодлоор яг шарын шашны буу юм болов гэсэн ганц таамагтай. Магадгүй ганц зөв таамаг гэсэн буу их багч бодож байгаа. Тэгээд эдэлж хэрэглэх бүх зүйлүүд нь байж исэн. Тэгээд ер нь л бол их сүртэмсэн харж байна. Тэгээд ер нь бид нар болохоор их хацтай 7 сарын дундор очсон. Тэгээд бусад үед болохоор хаалтдайсэн мэлэг ковидос нөлөөлөд тэгээд зарим зүйлүүд нь жоохон хуучин байгаа гэдгийг хэлжсэн. Тэгээд тэгсэн гэсэн юмнууд нь бүрэн байсан бих таатай яагаад бол монголчууд ингэ зүгээр байлгадаг шүү дээ. Тэгээд бүх юмуд нь бүрэн бүтэн байгаа диктатайсан. За тэгээд ингээ янз бүрийн та бөөгөө өргөөнүүд исэн. Тэгээд ер нь бол яг бөөгийн шашны талаар мэдлэг маш тутамаг. Тэгээд үсэн голомттой болохоор энэ Монгол боо юм болов гэсэн бас таамагтай байгаа. Тэр гутлыг харж байна. Сонирхолтой баст. Манай дүү нартай аюу сонирхолтойсэн. Бид нэг бүлээр явсан. За энэ бол цаатны ах гэж бодсон. Шууд гэрийн аргалан цаатны боо юм байна да. Ингээ бодчихсон да. Нэг бүрчлэн сайн харуул сонирхолтой мэлээ бишээ хийснийхэн дараа дахиад үзэн жөө ийм байсан биш тэгээд сайн анзаарч харсан. Манай ээж үе. Тэгээд гэр бүлээр явсан болохоор бас сонирхолтой байсан. Би яад л өмнө очсон. Тэгээд өмнө очиод үзсэн юмнуудыг марцсан мэл шүү. За тэгээд энд бас нэг бөгөөт гэнэ. Би сайн яригсэн хэлж мэдгүй ингээд амар олон хүүхдийн дүрстэй байсан. Энэ жоох юугүй грейн. За дараагийн утга нь болохоор намын өргөө байсан. За намын өргөөнд болохоор намын өргөө нь хаалттай байсан. Тэгээ хоёр утга нь хаалтайсан. Намын өргөө болон харуулын өргөө хоёр нь хаалттай байсан. Би намын өргөөнд л орж үзчихсэн. Энд дотор би өөрийнхөө нэгийг гэр бүлийнхээ нэрийг монгол бичээр бичүүлжсэн. За тэгээ монгол бичээр бичүүлж хахад нөгөө нэг юу байсан бэ? Таксных нь үнэнд нь тэр орсон байсан. Би тэгээ энэ бичлэгний нарын яриаг болохоор баг энэ бичлэг хийсний дараа 3 сарын дараа бичиж байгаа хгүй юу? Тэгээ бас юу хийснээ бас мартчихъя. Тэгээд дараа Малчны хотог дээр очсон. Тэгээ Малчны хотогт болохоор тийм таргуудаг тэмэр үнэлт юм лээ. Тэгээд бас нөгөө дөнгөж нэгдээд удаагүй байсан болохоор ерөнхийдөө таргуугаал бас амар гоё юмтай таргуулсан гэдэг байгаа. Тэгээд таксныхан тоогоор таргуудаг бас. Тэгээд дараа нь урчуудын хотог. За хамгийн гоё хотог миний удаа л урчуудын хотог.
Тэгтээ би нэг 2 жил өмнө очиод бол ковидос өмнө бүр амар гоёсэн. Тийм мэдээж 2 жил үйл ажиллагаа явуулах болохоор жоохон засвар ихтэй байсан учраас яг тийм өмнөх шиг байгаагүй. Тийм мэдээж засвар игээд одоо болох хэлсэн бах уу. За ингээ урчуудаа отоо болохоор ингээ харууч юм бүхэн модоо идэлтэй. Тэгээд өмсөж зүү харах үзэх юм урчуудаа отоол хамгийн ихтэй гэдэм билээ. За жишээ нь бол энэ гэр тэр сэлэн мутаг гэдэг энэ болохоор нөө түүхээс хараад тэгээд дуурайлгаж хийсэн байдаг. За энэ өөрийн нүдүрэн энэ одоо хувцсууын тий гэл харж үзэхэд бол аюу сүртэй гадаадаас өмнөөс аавал ирж үзье гэж би бодсон. Тэр нь бол нэг иймэрхүү би бол яг үндэ тоочж яг юу гэдгийг хэлж мэдэхгүй байна. Тэгээд ямар ч гэсэн нүдүр тэр нөгөө саяын тэр дарддаг юу болохоор гагнур гэсэн. За урчуудын отгийн тэр хувц нь бол нэг иймэрхүү байсан. Надад амар таалагдсан. Халин байсан ч гэсэн өмсөл юм санагдадсан л та. Ийм итгэхгүй очвол ийм айлгүй болцсон л юм. Уг нь ийм айлгүй биш. Ер нь ийм айлгүй биш гэдэг байна. Тэгээд нэг иймэрхүү сууж ярилцах хэсэг. Ингээд яг хадан дунд ингээд барьцсан амар сонирхолтойсэн. Бол юу ч хийчихээр нүдэлчин Монгол хүмүүс иймэрхүү л байсан байх та гэж бодохоор хийсэмсэн гэдэг хатан дунд. Аюун гоё. За баял би хувцтай. Тэр хадын малгайг таалагдсан зав. Юунд таалагдсан гэхээр нартлын хэсэг хоод яг ус дараал. Тэр юусэн харцаад төсөн мах ус гэж би бодчихсон. За би вэ. Тэгээд хүмүүсэл хүмүүсээр харуул утга мэдээж хэлсэн. Харуул утга хаалтайгаа. Тэгээ хаалтайсан. Тэгээд жоохон төв аймгийн хүмүүс жоохон гүйлтсүүд юм болов гэж бодсон. Тэгээд окей. Ингээд болов. За 13 дахь нь юм байсан. Та бүхэн миний бичлэг үзсэнд баярлалаа. Хайртай шүү.